За шинэ засгийн газрын бүрэлдэхүүн шууд сайд нарын асуудал орж ирж байна л да. Эндээс л бас ингээд асуулт гарч байна. Ер нь альва бүтэц бүрэлдэхүүн систем шинээр ингээд эхлэхдээ уг нь ажлынхаа зорилгыг тавиад тэрэндээ таарсан бүтцээ зураад бүтцтэй таарсан бүрэлдэхүүнээ хүний нөөцөө тавиад энэндээ таарсан төсөв мөнгөө тавьдаг. Гэтэл одоо ингээд төсөглөөс нь шууд хүнээсээ эхлээд ингээд явчих юм байна л да. Тэгэхээр өмнөх бүтэц бүрэлдэхүүн бүтэц тогтолцоо маш сайн байсан. Ийм учраас үргэлжилж байна. Тэр тусмаа засгийн газрын сайд нарын 50% бодож үлэрч явах шиг байна. Тэгэхээр маш сайн байсан гэсэн дүгнэлт гарч ах шиг байгаа. Тэгэхээр яг өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг би бас та нарт цөөн тоогоор бас хэлье. За өнөөдөр төсвийн орлого өдөөмж хэмжээгээр тасардсан байна. Төсвийн орлого тасарна гэдэг чинь аж ахуй нэгжүүд чинь татвараа төлж чадахгүй, ашиг орлогогүй, ажлын байр нь хомсдож байна. Татвараа төлж чадахгүй байна л гэсэн үг аж ахуй нэгжүүд чинь. Тэгэхээр нөхцөл байдал ямар байх нь вэ? Төлбөрийн тэнцэл гэдэг зүйл чинь алдагдaltaа болчихж байна. Нөгөө валютын ханш олдог орлого, валютаар ордог орлого чинь байхгүй болчихж байна. Гэсэн ийм нөхцөл байдлууд өнөөдөр ингээд нөхцөл байдал байна. Гэтэл энэ байдал яагаад бас ийм байдал үүсч вэ гэдэг. Зарим тоонуудыг харахад үнэхээр бас тийм хайрын он жилүүд өнгөрсөн хугацаанд байсан байна л. Өнгөрсөн 10 жилд бид нар уул уурхаагаас 90 тэрбум долларын борлуулалтын орлого орсон байна л. Өнгөрсөн 10 жилд. Тэрний өмнөх 10 жилд бид нар 30 тэрбумыг олж ирсэн байна л. Сүүлийн 10 жилд маш таатай буюу түүх эдийн үн таатай буюу үндсэндээ өмнөх 10 жилээс 3 дахин илүү өндөр орлого олсон. Өнөөдөр валютын нөөц олон зүйл дээр бид нар дарамт үзчихэд төсвийн тодтгол олон зүйл хасалт таналт олон зүйлүүдийг ингээд яриад ийм байдалтай өнөөдөр ингээд байж байна. Тэгэхээр үнэхээр яг сүүлийн 10 жилийг үзэх юм бол бараг сүүлийн 10 сараас бусад нь нэг нам засагласан ийм л нөхцөл байдал. Өнөөдөр эдийн засгийн өсөлт чадварын судалгааны байгууллагаас бас эдийн засгийн эрх чөлөөний индексийг гаргадаг хоёр байгууллагаас судалгаа гаргасан байна лээ. Нэгэн дээр нь 4 байраар хурсан, нэгэн дээр нь 2 байраар хурсан. Буюу яг ердийн бизнесийн орчны нөхцөл байдал ийм л байдалтай юм байна. За тэгэхээр энэ бүгд эцсийн саяны ингээд том тоонууд одоо 2 дахь асуудал байх. Статистикийн газраас гаргасан мэдээлэлээр иргэдийн тэр тусмаа хөдөөгийн иргэдийн бодит орлого 2019 оны улсын дунджаас доогуур байна гэдэг. Нөгөө иргэддээр мөнгө очтгүй, иргэд эдийн засагтаа оролцдоггүй, иргэд нь ядуу, төсвөн томроод байдаг, борлуулалтын орлого нь 3-4 дахин ихсээд байдаг. Нэг ийм л тогтолцооны алдаа биднэрт байгаа. Гэтэл сайд нар ингээд дахиж хурлын дараа дахиад 1 минут гүцээгээд авчи. Нөгөө сайд нар нь үлрээд ажил маш сайн байна гэдэг ийм нөхцөл байдалтай. За тэгээд эдийн засгийг харах юм бол нэг ийм биднэрт нэг ийм шаардлагатай байдалтай гэх юм уу? Одоо урд нь нэг сайхан идэж уучихсан. Яг одоо өнөөдөр ингэ шаардлагатай хэлж байна. Шаардлага гэдэг чинь магадгүй одоо эндээс бид нэр ус ууж, шингэн залгуулах ёстой байх. Энэ магадгүй тэр нэг олон улсын валютын сан маань хүлээж байгаа юм билүү. Нөхцөл байдал ийм төвхтэй ийм байхад яагаад энэ бүтэц бүрэлдэхүүн тогтолцоо чинь яг хуучнаараа явж байгаа юм бэ? Энийн дээр чинь өөрчлөлт оруулах ёстой. Нөхцөл байдал бодит тоонууд ийм зүйл илэрхийлж яхад өөрчлөлт орох ёстой үстэй гэдэг би ерөнхий сайдаас нэг ийм л зүйл асуухыг хүсэж байгаа. Яагаад энд ингээд засгийн газрын тоо, сайд нарын тоо, нөгөө нэг төсвийн хэмнэлт маань хайчив. Яагаад ийм том данхар гэж байгаа зүйл маань энэ чигээрээ цаашаа ингээд явчихж байгаа. Яагаад бодлогын өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлтөнд ингээд хийгдэхгүй шууд зөвхөн хэдэн хүнээс солиод ингээд урагшлая гэж байгаа юм бэ. Бүх зүйл зөв зүйтэй байна гэж та одоо нөхцөл байдлыг үнэлж байгаа юу гэдэг. За ерөнхий сайд хариулт өгье. Одонгийн зөвтгөл гишүүний асуултанд хариулъя. Дөнгөж саяхан бид нар самтарсан засгийн газар маш сайн ажилласан гээд айл намын гишүүд маань ажлын гэрн үр дүнг үнэлээд ярьж байсан. За өнөөдөр бүх юм болохгүй болсон бол энэ бас бид хамтарсан засгийн газрын ажлын үр дүн гэж үзнэ. Гэхдээ өнөөдрийн төсөвт учирж байгаа орлогын дасал дарамт бол манай гадаад эдийн засгаас хэд хамааралтай, уул уурхаагаас хэд хамааралтай эдийн засгийн энэ бүтцийн алдаа бол өнгөрсөн 1-2 жил бий болсон зүйл биш. Өнөөдөр гадаад шок, тарифын дан, худалдааны нөхцөл, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад нүүрсний үн одоо бараг 2 дахин унчлаа. Зөндөө 50%-аар унчлаа. Энэ бол одоо бидний өндөр үнээр зарж исэн манай 15 төгрөгийн 9 төгрөгийн үндсэндээ нүүрснээс орж ирдэг энэ эдийн засагт том дарамт учруулж байгаа. Тэгэхээр би гол зүйлийн 3 зүйлийг нэг хэлчихмээр байна. Нэгдүгээрт нь бол бид бүтц өөрчлөлт
бүтцийн тухай болон бүрэлдэхүүний тухай хууль өөрчлөлт бүх бүрэлдэхүүн өөрчлөлт авах боломж алга. Хууль эрх зүйн хаачинд байна. Хууль зүйн үед энэ боломжгүй байна. Засгийн газар бүрдэж энэ ажлыг. Хоёрдугаарт нь цаг хугацааны хаачинд байна. Наадмын маргааш намар гэдэг энэ өвөл бас хүндрэх төлөвтэй энэ дуншлагын байдлыг хар, хураашлын байдлыг хар, бороо ногооны байдлыг хар. Тэгэхээр бид 3-7 хоногийн хугацаанд төсвийн тодтгол хийгээд ажилдаа урагшаа харж явахаас өөр зам болго. Түүнээс биш 1-2 яам татан богдоод нийгэмд гой харагдаж алга ташуулгатай гол биш ажлын үр дүн чухал. Бид томоохон төсвийн эмнэлтийг хэрэгжүүлж одоо төрийн дарамтыг багасгаж төрөмчийн компаниудын менежмент шинжил хөгжлийг хэрэгжүүлж зогс том реформ хийж зорж байна. 3-дугаарт нь засгийн газрын мөрийн хөтөлбөрийг бол арчилсан намын чөмөрийн хөтөлбөр орсон, ардын намын чөмөрийн хөтөлбөр орсон, хүн намын чөмөрийн хөтөлбөр орсон, хамтын мөрийн хөтөлбөр. Энэ бол нийт сонгогчдын саналыг гээхгүй гэж энэ үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлт үзэл санааг амьлуулах гэж хийсэн мөрийн хөтөлбөр гэж үзэж байгаа учраас энэ мөрийн хөтөлбөрийг өөрчлөхгүйгээр үргэлжлүүлж хийж байна. Хийх ажил тодорхой. Тэр ажлынхаа зорилгод нийцүүлж төсөв өөрчлөх, бүтцээ өөрчлөх боломжгүй бид ажлын зорилгоо хэвээр тавьж байна. Тэгээд нэг засгийн газар гарч ирээд хуучин засгийн газрынхаа бүх юмыг өгөөсгөл цоо шин зохион бүтээгээд дугуй зохион бүтээгээд явах боломж чалга, хугацаа чалга, төсөв мөнгө чалга. Ийм учраас энэ хамтарсан засгийн газрын ч гэсэн аюулны ард иргэдийн хүсэн хөдлөөсөн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор явж байгаа энэ бүтэц тэр нь тохируулж хийсэн бүтэцтгүүл үргэлжилж ажиллах ёстой гэж үзэж байгаа. 3-дугаарт нь бол энэ улс төрийн хаачинд байна. Улс төрийн нөхцөл гадаад нөхцөл байдал одоо баг энэ Иран Израилийн нөхцөл байдал, дэлхийн геостратегийн нөхцөл байдал маш хүйтэрч байна. Ийм учраас гаднаа хүйтэн байхад дотроо бид дулаан байх шаардлагатай болж байна. Дахин давтан хэлэхэд бол манай эдийн засгийн нөхцөл байдал бол илүү хүндрэхээс урьдчилан сэргийлж яаралтай төсвийн тодтгол хийж энэ өөрчлөлтүүдээ хийхгүй бол бидний улс тулгарч байгаа бэрхшээлүүд дэлхийн нийтээрээ л тулгарч байгаа том бэрхшээл болж байна. Ийм учраас бид одоо энэ хамтын мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийг зорж энэ бүтцээр хэрэгжүүлж байна. Томоохон хөтөлбөрүүдийг одоо нэг ганц 2 сайд солиол, ганц 2 хүн солиол нийгэмд гой харагдаж алга ташуулахаас илүү бодит дүрдэн бол бид томоохон төсвийн хэмнэлтийг хийж төрийн албаны дангар бүтцийг одоо дангар бүтцийг цомхон чадварлаг болгож захимжуулалт, хувьчлал, шинжилэл, зохиц өөрчлөлтийг хийх том юм өөр зорилтыг хэрэгжүүлнэ. 14 мега төсөө эренбэлнэ. Энэ томоохон ажлуудыг төсвийн тодтголоо өргөн барих үеэр танилцуулах учраас өнөөдөр энэ бүтцээ яаралтай өргөн барих шаардлага болж байгаа. Ингэж томилж байж бид бүц бүртгүүний тухай хуульдаа ч гэсэн өөрчлөлт оруулах болцоо бүрдэх юм блэ. Тийм учраас За зандчтар дарга гүйцэтгэж хариулжээ. тийм учраас үндсэндээ бид 4 үндэсний хороо 59 зөвлөл хороодыг татан буулгаж төрийн албанд давхардал чирэгдэл үүсгэж байгаа 14.4 мянган төрийн албаны давхардлыг арилгах чиглэлээр ажиллаж. Энэ нь бол нэлээд хэмжээний мөнгөний хэмнэлт бий болохоор ажиллаж байгаа. Түүнээс биш өнөөдөр маргаашдаа 1-2 хүн солиод бүтэц гоё харагдуулаад ингээд байхаасаа илүү энэ одоо цонхон чадварлаг төрийн алба, хувийн хвшлээ дэмжсэн эдийн засаг, хариуцлагатай ил тод байдлыг эрхэмлэж ажиллах зорилгоор яаралтай ажилдаа орох шаардлагатай учраас засгийн газрын гишүүдэд томилохоор танилцуулж байна.